Ахмад насны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6-гийн 2-р заалтын дагуу Монгол Улсын ерөнхийлөгчийн мэндчилгээ гарын бэлгийг жил бүр гардуулан өгдөг уламжлалтай байлаа. Өнөөдөр аймгийн Цагдаргын тамгын газрын дарга Энхбат Дархан сумын 3-р багт оршин сууж байгаа Буджавын гаваагвад хүндэтгэл үзүүлж ерөнхийлөгчийн бэлгийг гардуулан өглөө. Амар мэндийн айлтгал. За эрхэм мөндөд бэ гаваа танаа. Эртний түүхтэй Монгол маань ээл ивэл хишиг буйнаа хайрлах улагчин дахиад жил айлчлан ирж буй үлзий дүүрэн сайн цаг дор амар мэндийгдэн айлтхан мэдчлээ. Монгол хүмүүр үндэсний язгуур ирэх ухамсарлан эрхэмлэж хэл соёлоо өвлөн уламжилж эрдэм мэдлэг бүтээч сэтгэлгээг дээдлэн шүтэж шудраг ёс тэгш эрхийг чандлан баримталж эх орныхоо сайн нэрийг дэлхийд дурсах өнгөтэй нэгэн жил урган гарч байна. Танд болон таны илгэн саданд эцэг дээдсээс уяатаа ариун нэрээ өндөр өргөж агуу түүхт үндэснийхээ үнэт зүйлээр бахархан өргөн олондоо өмг түвшиг болж илүү үг хийгдэн цогцлоох сайнны өрөөлийг өргөн дэшүүлье. Мөн хүүхд ингэр таныг өнөд ивэгэ Монгол Улсын ерөнхийлөгч Ц. Элбэг дорж гэжээ. Дархуул аймгийн хэмжээнд 100 ба түүнээс дээш настай 5 азаа бурал байдаг. Буджавын гаваагваа нь Өвөр хангай аймгийн Баянгол сум төрсөн бөгөөд 1978 онд Дархуул аймагт шилжиж иржээ. 4 охин 7 хүү төрүүлсэн буур аймаг байна.